안녕하세요. 한 2024-0099 학번 램저 바이드입니다. 전 기말고사 영상인데요. 솔직히 부모님이랑 하려고 했는데 몽골로 하기 좀 어려워가지고 부모님 좀 바빠서 이렇게 지금 친구한테 정의치가 뭐 있는지 설명하도록 이렇게 준비하고 영상을 찍고 있습니다. 정의치는 약간 이렇게 두 부분으로 했는데 목소리를 감았어요. Өнөөдөр болчтой амар л ярьж 정의치 гэдэг нь болохоор одоо манай мэрэгжлийн хичээлийн одоо хичээлийн нэр өгөөд тэр нь одоо ямар ч одоо шүдгүү хүнд одоо ингээд хийж өгдөг ер нь бидний хийдэг юм гэсэн үг. За. Тэгэхээр ингээд дээдлийн шүд, доотлын шүд байхгүй ер нь ингээд бөөл хүртэл ингээд хамттан хийгээд тэгээд ер нь ингээд шүдгүүнд хиймэл шүд ер нь хийж өгдөг хичээл гэсэн үг. За. Тийм. Тэнгүүд хамгийн одоо энэ хиймэл шүдний хамгийн чухал 3 зүйл нь одоо юу вэ гэхээр инээд инех одоо гоо сайхан талаас инех тэнгүүтээ хоол идэх одоо нэг зайжилдаг штеп. Хоол идэндээ одоо зайжилна. Тэнгүүтээ сүүлийнх нь болохоор юу харам буюу аваа дуудлага. Шүдгүү болохоор ч ингээд ярьж чадахгүй штеп. Тэгээд ер нь огт ингээд бойлгүй бас биш одоо ингээд ганц 2 шүд нь унтсан ч юм уу 2-3 шүд нь унтсан хүмүүст ер нь одоо тэр тухайн өвчтөнгөөс ингээ хамаарат яадаг гэсэн үг. Хэвийн одоо эмнэлгээсээ одоо ингээд хэвийн шүдний эмнэлгээс ингээ хэвийн ирэх юм бол бид нар тэр хэвийг аваад тэр хэвэнд нь тааруулж нэг байвал нэг шүдтэй, хоёр байвал хоёр шүдтэй тэгээ ингээд бойлонд нь тааруулаад тэг хүн болгоны бойлонд таараад ингээ хэвний ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр хэвийг нь тааруулж ирнэ гэдэг гэсэн үг. Тэгээд хамгийн ер нь чухал зүйл нь юу вэ гэхээр хоёр талынхаа хэвийг аваад одоо ингээд яг ингээд хацгаад яг шүднүүд нь яг хацалтан зөв таарч гин үү. Тэгээд ер нь ингээд дээдл доотлыг харна, тэгш талийг нь бас харна. Тэгээд ер нь нэг юм зөрөөл ингэчгээд ер нь амар духгүй бас ер нь ингээд таарахгүй гэх юм уу. Тэр ер нь ингээд амар анхааралтай сайн хийх ёстой гэсэн үг. Чамд ер нь асуумаар байгаа юм байна уу? Одоо ямар ч шүдгүүн байлаа гэж бодлоо л шүү дээ тий. Тэнгүүд яг ийм шүдний хэвийг яаж хийж гаргах? Ийм зорилт яг ийм хэв байд юм уу? Одоо энэ болохоор ямар ч шүдгүүн байлаа гэхэд ер нь хүмүүс яг ийм хэвээр гарна гэсэн үг юм уу? Үгүй ямар ч шүдгүүн байсан ч гэсэн одоо дотор нь ингээд юм зураад одоо амных нь дэд хийгээд тэгээд ямар нэг хэв гарна штэ. Хамгийн гол нь тэр бойлоных нь хэвэнд нь тааруулж эхлэв. Бойлоных нь ихлэ хэвийг авдаг байхгүй. Тэгээд ямар ч шүдгүүн байсан ч гэсэн бойлоных нь хэвийг аваад тэр бойлон дээр нь одоо ингээд бид нар шүднүүдээ нэг бүгд шүдгүү байлаа гэж бодоход нэг ярин зоож өгнө гэсэн үг. Тэгээд ер нь бол тэр хамгийн анхааралтай хийх юмнууд нь ер нь хамгийн одоо шүдчихээр хүний бас гоо сайхан штэ. Тэнгүүд хамгийн ихлээд одоо хамгийн анхаарах хэрэгтэй юмнууд нь шүдний ер нь имдэгш бус байдал тэгээд ер нь юм далийн мөрөө байх гэсэн үг юм уу. Тэгээд ингээд шүдний одоо ингээд гоо сайхан талаас шүдний гажиг ч гэсэн ер нь ингээд химийн шүдээр ер нь засах боломжтой. Тийм байт юм. Тэгээд тийм л шүү дээ шүү дээ тий. Заавал юм тагнаатай байхгүй өөр тийм төрөл мөрлөлтэй тийм. Энэ болохоор одоо нэг тагнаанаас үдсэн
хүний одоо амны өндөд одоо ингээд шууд ам руугаа ингээд хийнэ гэсэн үг байхгүй одоо энийг ямар ч үдгүй юм байлаа гэж бодоод одоо тагнаатай хийм шүү гэсэн. Тэгэхгүй зүгээр шүдэнд зүгээр ганц шүдэх юм бол тэр чинь одоо нэг имплант болоо явчих байхгүй юу. Нэг шүдийг аваад зөв зүгээр байгаа юм дээр нэг шүдийг авч агаад хивийг аваад химэр шүдээ бас ингээд бид нэр хийдэг ч гэсэн яг хийхтэй болонгуудаа шүдний имлэгэн дээрээ одоо нэг аваад хэсэг хугацаанд байж агаад төмрөөс болоод нэг 7 хоноод тэгээд одоо бидний хийсэн шүдийг ингээд имлэгтээ авчирч ирж байгаа төвчтөндөө тааруулаад хийнгүү таарахгүй байвал буцаж өгөөд ер нь иймэрхүү имплант бол ер нь нэлээд уддаг. Яг бүлтэн шүдэн дээр болохоор хийгээл авчна гэсэн үг. Одоо энтлийнх нь тал шүдэн байлаа гэхэд энтлийнх нь тал нь байхгүй байлаа гэж бодоход одоо энтлийн нэг талын буйлтай нэг талын буйлтай ингэж хуваагдаж гарч ирж болно гэсэн үг байхгүй юу. Бүрийн бүх бүтэн биш. Энэ болохоор яг бүр ингэж ямар ч шүдгүү тийм хүний одоо юу гэх юм жишээ гаргаж хийсэн. Тийм байхгүй. Тэгвэл тагнын тал байсан ч бас болд юм шүү дээ. Тийм тагнын талаар хийсэн ч болно. Юу ярьчихлаа. Одоо энэ хэр одоо ингэж зүгээр жишээ гаргаад ирсэн юм шиг одоо ингэж бүр юу ч огт байхгүй юмнаас яг энэ хүртэл хийсэн гэсэн үг байхгүй юу. Бүр юу ч байхгүйсэн юмнаас одоо ер нь хит хитэн юм шатаарал хамгийн эхлээд одоо энэ яхаа бид нар араас нөгөө нэг өвчтөнгийн хэвэн дээрээ хийж үзтээ амжаагүй арай үзег байгаа болохоор ингээ яг нэг төрлийн хэв байдаг байхгүй юу. Манай сургууль. Тэгээд тэр нэг төрлийн хэвнүүдээ бүгдээрээ авч агаад шохоогоо зуураад тэгээд гаргаад ирэнгүүт хамгийн эхлээд одоо шохоочсон бойлны чинь хив гараад ирнэ. За. Тэнгүүд тэр бойлныхаа хавийн дээрээс резин гэдэг одоо ийм эрзэн шиг тийм материалыг аваад одоо дээр нь хайлуулад ерөнхийдөө ингээд тавьж агаад тэгээд тэрэн дээрээс шүдээ ингээд нэг нэгээр нь зоож эхэлнэ. Тэгээд шүдээ нэг нэгээр нь зоож агаад доотлохоо шүдийг зоогоод дээдлийнхаа шүдийг зоогоод тэгээд нэг юм хуяпки гэдэг барьдаг юм спюнги гэдэг шиг одоо барьдаг юм төмөр өгдөө. За. Дээдл доотлын ингээд барьждаг. Тэгээд тэргээрээ ингээд таарч ийнэггүй нэ гэдэг шүдээ зөв тавьж өгөө гэдгээ ерөнхий үзээд тэгээд шүдээ ингээд хоёр талынхаа шүдийг болгосныхан дараа төмөрөнд хийгээд тэгэнгүүтээ ахаа шохоогоо зурж байгаа дээр ингээд барьсан төмөрөн дээрээс шохоогоо зурж байгаа хийгээд таглалцдаг. Тэгэнгүүтээ халуун усанд хийгээд одоо 7 хоногийн дараа ч юм халуун усанд хийгээд 10 минут болгосныхаа дараа тэр төмөрөө зөхиж гаргаад тэг ингээд гаргаад тэгэнгүүт одоо тэр шохоочсон хатуужсан байгаа шохоогоо хагалж аваад тэгээ хагалж авсныхаа дараа тэрэн дээр ахаад өөр юм резин гэж байдаг юм бас тийм хайлуулдаг. Одоо энийг тэр резин болохоор одоо эхнийх нь резин нь болохоор ер нь юу шүдээ зүгээр тогтоох зорилттой. Хоёр дахь нь болохоор одоо энэ хатууд болгоод байгаа энэ буйл гэх юм уу. Тийм хайлуулдаг. Тэгээд тэрийг резин гэж яриад байгаа байхгүй. Тэгээд тэрийг хайлуулаад тэр одоо төмөрн дотроо хийгээд тэгээд ер нь гараад ирнэ гэсэн. Тэгээд гараад ирэнгүүт нөгөө шохоочсон бүх юмнуудаа аваад энэ чир нь цагаан шохоогоор дүүрсэн ер нь амар бохир их гарч ирнэ гэсэн. Тэрийг тийм гөлгөр болтол нь хамгийн сүүлд нь цэвэрлээд зүлгээд одоо ингэж шууд хүний аманд ингэж хийхэд бэлэн болохоор ямар ч юм хүний одоо бойлыг зүсгээр юм юмудтай байж болохгүй. Тийм илүү төтөм гарч байж болохгүй. Их хэвчтэй л гэсэн. Тэр нь гарч ирэх юм болж байгаа. Шүднүүдийг зоно гэсэн шүү дээ. Тэгээд шүднүүд нь бас ийм хэв тустай байд юм уу эсвэл эднэрийн өөрсдөө хэд юм яа дээ. Энэ шүдэн болохоор одоо банк байж идэг шүд гэсэн. Хүүхд болгоно одоо хийсэн сая бол хийсэн хүүхд болгоных нь адилхан. Тэгтээ яг ер нь хүний хиймэр шүү. Одоо хэмжээнд адилхан бүх юм адилхан одоо ингээд хүн өндөж чад хүнд ингээ хийхэд ер нь яг л ийм шүд ашигладаг гэсэн.
Энийг ер нь химийн шүүд гэх юм уу? Тэгэхээр яг бөөлн дээр хийцээ чиний яриад байгаа тэр имплант ч юм болохоор нэг шүүдийн зүгээр ингээд салгаж авчиж жагаад төмөд тэр нэг суулгацсан байгаа төмөрөнд нь тааруулж баг багаар тааруулж хийж суулгадаг гэсэн. Сүүлийн өдрөл хэлэх юм бид юм шүү дээ. Тийм юм үл яг адилхан. Чам дүүр сонирхож байгаа асуумаар байгаа юм байна. Ер нь болчлоо дүүшнээс. Их санаанд буснуудаа л асуулаа. Чиний ер нь юм шүүд унжсэн тохиол Баггүй. Чухалгаас л асуув. Имплектчээд ер нь ингээд шүдний имплект дээрээс очиод ер нь ямар хөө имплектнүүд авч ирсэн юм чи? Би ер нь шүдний имплектнийг орж үзэж байгаагүй шүү дээ. Орж ивэл нэг ломдуулж л хийсэн. Тэгэж ингэж шүд манай ээж л юм шиг юм л шүдтэй амар хэрэлдэг. Ээж тийм амар хэрэлдэг. Аав бол хэрэлдэг. Тэр нэм хөгшин одоо ингээд өндөр настай хүмүүс голцоо ашигладаг шүү дээ. Одоо эмээ ч юм уу ч юм уу. Тэр нь тиймэрхүү хүмүүс юм бөөлтэй шүдийг ер нь айгүй их ашигладаг. Харин тийм. Аваад ингээд авчдаг те буцаа зүгээд ингэдэг шүү дээ. Тийм бүгдээ л нэр. Тэр нь яагаад гэхээр одоо ер нь шүд уудах тусмаа ингээд жоохон хэврэг болно. Тэр нь айгүй бөөлн ингээд сулраад эхлэхийн цагт ер нь шүд ер нь амархан тогтохгүй гэсэн. Нас яваад ирэх юм бөөлн одоо барих чадвар нь шүдээ барих чадвар нь нураад тэгээд тэгэхээр шүднүүд нь амархан ундаг. Тэгэхээр ер нь бөөлтэй хим шүд айгүй их ашигладаг гэсэн. Тэний чи шууд ингээл зүвчих юм биш үү? Монголд ээж болохоор ээжийн зүж байгааг харахаар болохоор энэ дээр нэг юм оошиг юм түрхээд идэг байхгүй юу? Оошиг юм түрхдэг. Түрхээд тэгээ түрхэж байгаа тэг ингээ ирээдий. Тэр нь үгүй. Зүгээр л хийж би ч бас яг бүрэн хичээлээ үзээгүй бас мэдгүй юм байгаа яг ээж л хэлээд юм. Мэдгүй нэг тийж заавал тэгэх юм байд юм шүү. Би тэгж ойлгоод идэв шүү. Заавал тэр өвтө доотлоо биш. Яг энэ дээдлтэй тагнаандаа явахдаа нэг биш юм л өгснээс оожэр биш хаа. Нэг юм хүрч байгаа л тэгээд идэвсэн. Тэгвэл арай жоохон барьж мөрөх зорилт юм болов. Энд дээр амар бат бүх. Ер нь хүчээр хагалахгүй л ер нь хагахгүй гэсэн. Анхандаа амар тийм шинхэн юм байж байгаа. Тэгээд халуун градустай юм тэгээд хийждэг юм уу? Усанд халуун усанд ингээд буцалж байгаа юм. Тал буцалж байгаа халуун усанд ингээд ингэнгүүт тэр халууныхаа инерцийг ингээд бэлчдэг. Тэгээд ер нь бол амар бат баг. Нэмхэн төвшөл ер нь зузаан бол ер нь баг л харахгүй. Тэсгэмэл байна. Чамд өөр ингээд хамгийн сүүлрээ асуумаар байгаа юм байна. Ийм шүдийг яаж арчлах хэвтэй юм бэ? Арчлах хэвтэй юм байна. Тэгээд яг үгээр шүд угааж байгаа юм шиг гаргаж ирээл угаана. Хоолой эзнийхаа дараа гаргаж ирж угааж болно. Тийм ер нь унтахтаа эвгүй идэг бол унтахтаа аваад биш үү? Та яг энэ нөгөө би бодохтой тэгж юунаас харлаа би нэг юмас харсан юм аа. Ус мусанд хийж тавих хэрэгтэй юм уу? Зүгээр л зөвлөлтөй хайрсан мэрсэн. Зүгээр л ингээл эсвэл тавих хэрэгтэй. Зүгээр тавих гарч усаа болохгүй л тэгээ савнд хийдэг ч юм уу. Ер нь усанд хийсэн ч болно. Тэгтээ олон тэр усаа байнга. Орой өвлөглөөдөөс үлдэх ч юм уу. Ер нь жоохон арчлахаас хэрэгтэй л. Усанд хийсэн байгаа юм харсан юм аа би. Тэгээ угаах усанд хийж болно бол. Тэгэл адилхан шүдний оогоор л шүдээ угааж байгаа юм шиг л арчлах юм шүү дээ. Тийм юм шүд угааж байгаа юм шиг гаргаж ирж байгаа л сойзороо шүдээ угааж байгаа юм шиг угаагаад ашиглаад хийж болно гэсэн. Ингээ зүтэн байгаа л хоол идлээ гэж бодъё л доо тий. Ер нь тэгвэл ингээ завсар тагнаа энэ хоёрын завсар мовсар ер нь орд юм болов. Ер нь орно шүү дээ. Тийм. Тэгэл ер нь хоол идэх болгондоо л хоолыг аваад угаахгүй бол өнөөрөө орно ямар нэгэн байдлаар угаагдахгүй байгаа хэсэгтээ шарлна шүд. Тиймэрхүү юмнууд бол байдаг. Амар гэж байна. Тийм л байна. За тэгээд энэ ингээд юм бичлээ дуусгая гэж бодож байна. Өөрийнхөө хэмжээнд яг зарим юм дутуу хийсэн байж магадгүй ч гэсэн ер нь үтсэн хичээлийнхаа талаар сайн тайлбарсан гэж бодож байна. Тэгээд үтсэнд баярлалаа.